Хүчтэйцийн мөнх тэнгэрээс хүйн холбоо амьнигтэй би өөрх баярлахыг зэрэгцүүлэн уужин маршланд төрсөн юм хойч үедэн залгамжсан уг барьсан бөөмөргөлтэй удам дамжсан хөх толовтон хаширдныг өвлөж хас төрдөө мөнхөлхөөр ирсэн билээ. Монголын богино нэгдсэн эвлийн багваралдаад хурамжуулсан эрхэм та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Монгол нэгдсэн эвлээс энэ албан ёсны цолыг олгож байгаа. Энэ албан ёсны цолын гол баталгаажуулалт нь бол доор дээд эцсийн зөвлөлийн болон байгууллагын хяналтын зэвсгийн бүх гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Манай бөөгийн нэгдсэн эвлийн тамхтай ийм өргөмжлөлийг олгож байгаа. За энэ өргөмжлөлийг бид бас хааж болсон таглагд авч явсан ч гэсэн өргөндөө залсан ч гэсэн тийм боломжтой байхаар эрхтэг хэлбэрээр ингэж хийсэн юм аа. Тэгээ энэ эхнийхийг би уншаад танилцуулъя. Эрхийн чиний биетээс нь хитүүн тэнгэрт тамлагдсан, хурган чиний биетээс нь хурмас тэнгэрт тамлагдсан, газар тэнгэрийн гагнаас болсон, галтай Монголын заяач болсон, мянган бөөгийн замч болсон, түмэн бөөгийн төөчөө болсон, тэмцэл ялтын манлай болсон, хамаг Монголын харуул болсон, хаан Чингисийн удамтан, Чулуунбаатар танд Монгол бөөгийн гархан зайрамсал болов. Чулуунбаатар Монгол бөөгийн нэгдсэн эвлийн Тэнгэрийн төлөө медалийн алтан шохор медаль шагнасыг бас давхаргаж байна. Энэ бол Монгол бөөгийн бөө шилжлийн төлөө зориулсан хөрөнгөний мэдээж Монгол бөөгийн нэгдсээс олж шагнал юм.
их дархан удган цолоор шагнасан энэ шагналыг болоодъя. Барчулуун танд Монгол бөөгийн их дархан удган цолоолосгаа. Монголын бөөгийн нэгцэн Монгол Төмөрийн төлөө алтан шовхор медалаар шагнасныг мөн гардуулж байна. Баяртай байна. Энэ бол миний ах тийм өндөр хүндлэл биш. Зүгээр аавын 30 хэдэн жил шоронд сууж шашнаа өх тэнгэрээ өөрийнхөө сүлдийг Монгол улсынхаа тусгаар тогтнолыг авч явахын төлөө дахтын дамжин зайрна гэж 30 хэдэн жил амьдралаараа золиосож явсан тэр хүний тэгж олон жил явсан юм. Хойч та бүхэн ийм олоодаа очиад аав нь ганцаараа тэмцэж явсан. Ингээд энийг гардуулж өгсөд аав нь гэсэн их чигэмл гэж баярлж байна. Дээж ингэж чиргал танд Монгол бөөгийн дархан удган цол олгов. Монголын бөөгийн нэгцэн үеийн алтан шовхор медалаар шагнасан энэ бас давхар байна. Нэг жилийн хувь тэмдэглээд газаараас зорж ирсэн улаач нартай баярын төргээд Монгол тэнгэрчин нэрчтэй өвчтэй олон түмэндээ их тустай яваарэ гэж өрөөё. Монгол бөөгийн их зайран цол олгосон хадгуу зайр. Монгол бөөгийн их удган отгос өр. Гэрэлтгүйе Монгол бөөгийн их удган цолоор. Мөн Монголын бөөгийн нэгцэн хэвлэлийн алтан шовхор медаль давхар өгсөн байна. Юуны өмнө энэ өдрийн өнгөр заяа бүгд тэнгэрийн улаач тань бүхэндээ энэ өдөр нэг жилийн баярын мэндийг хүргэе. За Монгол бөөгийн тэргуун удган цолоор хишиг жаргал. Монгол бөөгийн тэргуун зай дарчулуун. Нанжа Монгол бөөгийн тэргуун удган. Инх заяа Монгол бөөгийн тэргуун зай. Монгол бөөгийн тэргуун удган инхма. Камер л ороод хатны фишинг мэтэр болов уу? Яг ингэж төв гэж. За инхма штэ шавнаас нь угаад ясуу баскен зүйл байна. Алтан шавнаа бүгд гардаг шүү. За бөөдөр нааша. Оцтой. Санаажаараа. За өнөөдрийн энэ сайхан өдрөө бид бүгдийг ийм сайхан эвлэлд нэгдэж ийм сайхан их ажил үйлс бүтээж ирээдүйдээ эзэлтэй их орондоо нэгдэж бүтээх энэ сайхан ихийг тавьж өгсөн ерөнхийлөгчдөө энэ Монголын бөөгийн нэрцэн хэвлэлийн өдөртөх зүйлийн дээд засгийн гишүүдийн нэрийн өмнөөс өчигдөр сэтгэхийн өргөл ардууж
Тангасүр Монгол бөөгийн тэргүүн зайрыг Их хоёр Монгол бөөгийн тэргүүн удар Монгол бөөгийн тэргүүн удар Бадамсүр Одонхүү За өнөөдөр манай хамгийн залуу тэргүүн удар Мөнгөн сув. Монгол бөөгийн тэргүүн зайрыг өсгөөе. Сумын явдгаа